10 сар хэвлийдээ тээж ангир ургаа амлуулсан ижи таныхаа инрэл хайр элбэрэлт сэтгэлээс сургасан аз жаргалын цэцгэн билээ. Айл гэр бүрт юутай ч зүйрлэшгүй баяр баясгалан аз жаргал авчирдаг хүүхэд гэдэг энэ бяцхан ертөнц та биднээс хайрын крилэл, асаргаа сувилгаа, ая тух чин сэтгэлийг хүсч байдаг. Учир нь балчирхан үрст маань хүрээлэн байгаа орчиндөө дасан зохицох, хорм хормоор өсч том болох, хорвоо ертөнцтэй танилцах гээд бүх зүйл нь цоо шин байдгаас тэр юм. Шинэхэн аав ээжүүд маань хүүхэдтэй болсны баяр баясгалан эдлэхийн зэрэгцээ. Няраа үрсээ хэрхэн арчилж асрах талаар мэдлэг багтаа байдаг учраас эцэг их байх анхны сорилтуудтай тулгарна. Залуу ээж аав та бүхэнд хүүхдийн асаргаа болон хэрхэн хооллох, чирэгжүүлэх, өсөлт бойжилт гээд амьдралаа сурган гарч байгаа асуулт бүрт тань аз жаргалын цэцэг цоврал нэвтрүүлгээрээ хариултах болно. Дөнгөж төрсөн няраа хүүхдийн бие махбод бүрэн гүйцэд хөгжөөг үед хооллох тэглэмийг нарийн сайн баримтлах нь чухал. Тэдний хоолыг физиологийн онцлогтод тохируулан өгөх хэрэгтэй бөгөөд хүүхдээ буруу хооллол бие бялдар, оюун санааны хөгжилд нь муугар нөлөөлж хоол боловсруулах эрхтний цочмог архаг хямрал үүсэх шалтгаан болдог бай. Няраа хүүхдийн хамгийн зохимжтой хоол бол хөхний сүү юм. Учир нь няраа хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа бүрэн гүйцээгүй байдаг тул өсөлтийн бүрэн гүйцэд хангах үйс хамгийн шингэцтэй хоол нь гагцхүү эхийн сүү байдаг. Эхийн сүүний тэжээллэг бодисын сайн чанар хүүхдийг 19 нас хүртэл нь биед нөлөөлөх гайхалтай шимтэй байдаг. Эхийн сүү физик химийн үндсэн шинжээрээ хүүхдийн биеийн эсийн найрлагатай ойролцоо байдаг. Иймээс л эхийн сүү хялбар шингэж боловсрдог учраас хүүхдэд юугаарч сольшгүй тэжээл болдог юм. Ангир уурга гэдэг маань төрсний дараах эхний 3 хоногт бол боловсрч гардаг, түн шаргал өнгөтэй маш бага хэмжээтэй ялгардаг. Хүүхдэд бол юугаарч орлуулшгүй байглаас зайсан ганц хоол юм. Тэгэхээр эхийн сүүл маш их олон талын ач холбогдолтой. Тэгэхээр эрдэмтэд бол тодорхойлсон байдаг л да. Эхийн сүүг яагаад орлуулж болохгүй шалтгааныг бол хэлэхдээ бол хүүхэд дөнгөж төрөнгүүтээ маш их нянтай орчинд бол учирдаг. Тэгэхээр энэ үед хүүхдийг одоо төрөнгүүт ангир уургийг амлуулж чадах юм бол тэр нянгийн одоо эсэргүүцэж чадна. Өөрөлдвөл ангир уургийг одоо урьдчилан сэргэл анхны тарилга гэж үзэж болох нэ. Ангир уургаа амлсан хүүхэд бол амны хөндөгөөс эхлээд шулуун гэцний төгсгөл хүртэл уургалаг бүрхүүл үүсч байдаг. Уургалаг бүрхүүл ингэж үүснээрээ хотоод гэцний замын өвчин болон одоо тухайлбал суулгалт өвчнөөс бол урьдчилан сэргийлж чадна. Тэгэхээр хүүхэд энэ өвчнөр өвчсөн ч хөнгөн өвддөг байна. Эхийн сүүн хүүхдийн биед шаардлагатай уурга, тос, нүүрс ус, эрдэс бодис, амин дэмүүдийг хамгийн зохистой харьцаагаар агуулж байдгаас гадна бактери, нян, мөөгөн цэрэг устгах хүчтэй эсрэг биетүүдийг агуулж байдаг учраас хүүхдийг өвчнөөс сэргийлж өсөлт хөгжилт, хөдөлгөөн, хоол боловсруулахад зарцуулагдах илчилгээг нөхөж байдаг. Няраа хүүхдэд хооллох дадал зуршил амархан үүсдэг учраас хүүхдэд тодорхой цагт хооллох хэрэгтэй. Одоо та бүхэнд хүүхдэд хооллох энгийн дарааллыг товч тайлбарлая. Хүүхдэд хөхүүлэхийн өмнө ээж нь заавал гараа угааж, хөхний нөсөөд хэсгийг буцалсан цэвэр устай хөвөнгөөр арчих ёстой. Хөхөө хүүхэдтэй хөхүүлэхийн өмнө сүүгээ бага зэрэг саах хэрэгтэй. Дараа нь хөхний нөсөөд хэсгийг хүүхдийн аманд сайн өмхүүлээд хүүхдийнхээ амьсгалд саад бололгүй зохимжтой байдлаар тэврэн хөхүүлж эхлээрэй.
Хөхүүлж дуусаад хөхөн арчиж цэвэрлэх хэрэгтэй. Хүүхдийг хөхүүлж дууссаны дараа хөхөнд үлдсэн сүүг заавал саах хэрэгтэй байдгийн. Ингэснээр таны хөхөнд сүү ороход улам сайн нөлөө үзүүлдэг байна. Хүүхдээ хөхүүлэх 5 зарчим. Төрөнгүүт 1 цагийн дотор ангир уургаар амлуул. Дан эхийн сүүгээр 6 сар хүртэл хоолол. 2 нас хүртэл эхийн сүүгээр үргэлжлүүлэн хоолол. 6 сартаагаас тохирсон нэмэгдэл хоолнд хугацаанд нь зөв оруул. Хүссэн үед нь хооллож байгаарай. Энэ мэтчлэн хүүхдээ хөхний сүүгээр хооллож байхдаа цатгаж байгаа эсхийн нарийн хянаж байх хэрэгтэй. Учир нь хүүхэд няраа үедээ зөв гүйцэд хооллож эхэлснээр бие бэлдрийн өсөлт, оюун ухааны хөгжилтийн хонгийн хэрэгцээгээ бүрэн хангаа зогсохгүй, гадаад орчны сөрөг нөлөөллийг эсэргүүцэх чадвартай болдог байна. Дандаа шинэхэн халуун хүйтэн тохирсон, орчны халуунд шингэрч хүйтэнд илчлэг чанар нь нэмэгддэг. Өөр ямар ч сүүний найрлаганд байхгүй халдвар төвчин эсэргүүцэгч бодис агуулдаг гээд эхийн сүүний гайхалтай шинж чанар асар ихэ. За эхийн сүүнүүд ээжид одоо ямар ач холбогдолтой юм гэхээр нэгдүгээр ер нь бол хүүхдээ хөхүүлэхийн өмнө тэр цуснд үүсдэг окситоцины даавар гэдэг бол маш ихээр ялгардаг. Энэ үед бол умаан агшилтыг сайжруул цус алдалтаас сэргийлдэг байна. Мөн сүүлийн үед бол энэ хөхний өмнө хөх болон өндөвчний хавдар бол сүүлийн үед ихсэж байгаа. Тэгэхээр хүүхдээ хөхүүлээгүй ээж их хүн хүүхдээ хөхүүлсэн их хоёрын хооронд бол асар их ялгаатай байгаа. Тэгэхээр хүүхдээ хөхүүлээгүй ээжд бол одоо хавдрын бол 2 дахин ихсдэг болох нь бол судалгаагаар бол нотлогдсон байгаа. Мөн Австралийн тэр 65-аас дээш насны 311 эмэгтэйд бол ийм судалгаа хийсэн байна л да. Өөрөлдөл эхийн сүүгээр хоолож байсан эмэгтэйчүүдийг хожим одоо нөгөө эхийн яс сугаралттай бас холбон судалсан юм судалгаа байдгийн байна. За энийг бол судалгаа хийгээд үзэхэд тэр эхийн сүүгээ хүүхдэд төрүүлээд эхийн сүүгээрээ хоолож байсан эхчүүдэд бол ясны хугаралт нь бол 2 дахин бага байдгийн байна гэсэн ийм бас судалгаа бол байгаа. За мөн эхчүүдэд одоо дахин жирэмслэхээс бол одоо сэргийлдэг. Арьс бол хамгаалах хэрэгтэн болохоос гадна амьсгалах, бодисын солилцоонд орох зэрэг олон үүрэг гүйцэтгэж байдаг өвөрмөц хэрэгтэн. Нярай хүүхдийн арьсны хамгаалах үүрэг бусад насны хүмүүс ихтэй харьцуулахад харьцангуй сул байдаг тул амархан өрөвсөж гэмтэх хандлага элбэг тохиолдно. Иймээс та нялх хүрээ аль болох өдөр болгон усанд оруулж занших хэрэгтэй.